Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За бидний өнөөдрийн хичээлийн зорилго бол координатын хавтгай дээр дүрсийг эргүүлж сурах, эргүүлэлтийн төвийг сонгох, өөрөөр хэлбэл аль цэгийг тойруулан эргүүлэхийг шийдэх, ямар чиглэлд эргүүлэлт хийхээ тодорхойлох. Цагийн зүйний дагуу буюу цагийн зүйний эсрэг чиглэлд гэх мэт. Мөн ямар өнцгөр эргүүлэхээ тодорхойлоход суралцнаа. Дүрсийг эргүүлэхэд эргүүлэлтийн төвөөс эхлэлтэй талуудыг эхлэн шилжүүлнэ. За тэгвэл энэ сэнсний хувьд харахад сэнсний эргүүлэлтийн төв нь эргүүлж байгаа энэ гол хэсэгтэй байна гэж үзсэн гэсэн. За тэгвэл бид дүрсийг цагийн зүйний дагуу буюу цагийн зүйний эсрэг чиглэлд 90 градусаар эргүүлэх эргүүлэлтийг хийнэ. Дасгал 1. Дүрсийн эргүүлэлт. За тэгвэл хавтгай дээр орших дүрсийг бол эргүүлж болдог байна. За тэгвэл тухайн дүрсийнхаа аль нэг цэгийг бол эргүүлэлтийн төв гэж авч тодорхойлох ёстой. За тэгвэл энэ дүрсний хувьд эхний дүрсийн хувьд бол эргүүлэлтийн төвийг бол энэ голд байгаа энэ цэгийг байна гэж авч үзье. За тэгвэл тухайн дүрсийнхаа эргүүлэлтийн төвийг бол тодорхойллоо. За тэгвэл цагийн зүйний дагуу 90 градусаар тухайн дүрс маань хэрхэн яаж эргэсэн байна вэ гэдгийг дээр ажиглаж харъя. За тэгвэл эргүүлэлтийг хийхдээ эргүүлэлтийн чигийг бол бичиж тэмдэглэх ёстой. За тэгвэл цагийн зүйний дагуу эргэх эргүүлэлтийн чигийг зурж тэмдэглэнэ. За тэгвэл тухайн дүрс маань цагийн зүйний дагуу 90 градусаар эргэх эргүүлэлтийг ийм байдлаар хийж дүрсэлж болно гэсэн. За тэгвэл хоёр дахь зургийг харъя. Цагийн зүйний эсрэг 90 градусаар тухайн дүрс маань хэрхэн яаж эргэсэн байгааг ажиглаж харнаа. За тэгвэл энэ дүрсийнхаа эхлээд бид эргүүлэлтийн төвийг ихэж тодорхойлох ёстой. За тэгвэл энэ дүрсний хувьд эргүүлэлтийн энэ голын цэгийг бол эргүүлэлтийн төв гэж тодорхойлъё. За тэгээд цагийн зүйний эсрэг чиглэх ёстой учраас эсрэг чиглэлийн тэмдэглэлийг бол бичиж тэмдэглэнэ. За тэгээд 90 градусаар тухайн дүрс маань хавтгай дээр ингэж эргэх эргүүлэлтийг хийж болох нэ. Дасгал 2. А, Б хэрчмийг эргүүлэлт хийцгээе гэж. За тэгвэл координатын хавтгай дээр орших А, Б хэрчмийг бүгдээрээ эргүүлэлт хийхдээ ямар чиглэлийн дагуу хэдэн градусаар эргүүлэхийг бүгдээрээ өгөгдлөөс харъя. Цагийн зүйний дагуу 90 градусаар эргүүлээрэй гэж. За тэгвэл бид нар эргүүлэлтийг хийхдээ эхлээд эргүүлэлтийн төвийг тодорхойлох ёстой. За тэгвэл энэ хэрчмийн хувьд эхлээд А цэгийг эргүүлэлтийн төв гэж тодорхойлоорой гэсэн учраас А цэгийг эргүүлэлтийн төв гэж тодорхойлоод цагийн зүйний эсрэг эргүүлэлтийг хийхдээ бид цагийн зүйний дагуух эргүүлэлтийг хийхдээ эргүүлэлтийн чигээ зурж тэмдэглэх ёстой. За бүгдээрээ зурж тэмдэглэлээ. Цагийн зүйний дагуух тэмдэглэгээ бол ингэж тэмдэглэнэ. За 90 градусаар эргүүлнэ гэсэн учраас А цэгийн дагуух талыг цагийн зүйний дагуу 90 градусаар ингэж эргүүлэлт хийнэ гэсэн. За тэгвэл тухайн дүрсийн маань эргүүлэлтийн төв нь бол А цэг 90 градусаар цагийн зүйний дагуу ингэж эргүүлэлт хийж болно. За тэгвэл хоёр дахь өгөгдлийг харъя. А, Б хэрчмийгээ цагийн зүйний дагуу мөн адил цагийн зүйний дагуу 90 градусаар эргүүлэхдээ Б цэгийг эргүүлэлтийн төв болгож аваарай гэж. За тэгвэл бүгдээрээ Б цэгийг эргүүлэлтийн төв гэж тооцоод Б цэгийн дагуух талыг
Цагийн зүйний дагуу 90 градусаар эргүүлье. Эргүүлтийн чигээ зурж тэмдэглэлээ. 90 градусын өнцгөр ингэж зурж тэмдэглэнэ. Дасгал 3. Буруучин дүрсийн эргүүлэлт хийцгээе. Координатын хавтгай дээр урших А, Б, С буруучингийг цагийн зүйний дагуу 90 градусаар эргүүлээрэй. Эргүүлэлтийн төв нь АЦ. За тэгвэл АЦ-ийн дагуух тал маань босоо тэнхилгийн дагуу байрлаж байгаа учраас бүгдээрээ босоо тэнхилгийн дагуу байрлах АЦ-ийн талыг бүгдээрээ цагийн зүйний дагуу 90 градусаар эргүүлье. Эргүүлтийн чигийг зурж тэмдэглэнэ. За 90 градусаар эргэлтийг зурж тэмдэглэлээ. За босоо тэнхилгийн дагуу байгаа АЦ-ийн дагуух тал маань хэвтээ тэнхилгийн дагуу 90 градусаар цагийн зүйний дагуу эргэж зурагдлаа. За тэгвэл одоо бүгдээрээ тухайн буруучингийнхаа АЦ-ийн дагуух хэвтээ тэнхилгийн талыг цагийн зүйний дагуу 90 градусаар эргүүлэн зуръя. Эргүүлтийн чигээ зурлаа. Ингэж зурагданаа гэсэн. За тэгвэл одоо гурвалжингийн үлдсэн тал болох BC-ийн цэгийг холбосон талыг үлцэгээ зурхад ABC гурвалжин маань координатын хавтгай дээр цагийн зүйний дагуу 90 градусаар ингэж эргэж шилжиж зурагданаа гэсэн. Дасгал 4. Дүрсийг үүсгэн эргүүлэлт зурцгаая гэж. За тэгвэл өгөгдсөн координатын хавтгай дээр бид дүрсийг эхэлж координатын цэгийн дагуу үүсгэнэ гэсэн. За тэгвэл одоо бүгдээрээ координатын хавтгай дээрээ өгөгдсөн координатуудыг зурж тэмдэглэе. За тэгвэл АЦ маань хэвтээ тэнхилгийн дагуу хасах 2 буюу босоо тэнхилгийн нэмэх 1 дээр зурж тэмдэглэгдэнэ гэсэн. За ингэж зурх ёстой. За тэгвэл BC маань хэвтээ тэнхилгийн 1 босоо тэнхилгийн 4 дээр. CC маань хэвтээ тэнхилгийн 4 босоо тэнхилгийн 1 дээр. За тэгээд координатын хавтгай дээр урших ABC цэгүүдээ бид тэмдэглэлээ. Одоо цэгүүдийгээ холбон дүрсээ үүсгэе. ABC гэсэн гурвалжин үүсэж байна. За тэгвэл энэ гурвалжингаа бид цагийн зүйний эсрэг 90 градусаар эргүүлэх ёстой. За эргүүлэлтийн төвийг эхэж тодорхойлно. За эргүүлэлтийн төвөөр АЦ-ийг авъя. За тэгвэл эргүүлэлтийн төв АЦ гэм чинь цагийн зүйний эсрэг чиглэлийгээ бид зурж тэмдэглэх ёстой. За зурж тэмдэглэлээ. За 90 градусаар ABC гурвалжингаа эргүүлэхэд ингэж зурж тэмдэглэгдэнэ гэсэн. За хичээлдээ анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа. Баяртай.